Би гадаадын томоохон зам гүртэй холбоотой барилга байгууламжийн хяналтын төслүүд дээр ажиллаж байгаа. Намайг гадаадд ажилтай байх үеэр эхнэр маань надаас төрүүлж үннийг хүлээн авсан юм. Эхнэр маань надад эцэг эхийн тухай ярьж уншаарай гэд үнний ном өгсөн л доо. Тэдгээр номны зохиолч нь Ансанхун гэж бичээстэй байхыг анзаарсан. Гэхдээ тэдгээр нь миний өсөж хүмүүжихдээ харж байсан зүйлсээс тэмч ялгаагүй байхаа гэж би бодсон юм. Би эхнэрийнхээ ятгалгаар Солонгос дахь Сионд Бурхны сүмд үг судалсан. Би тэр Сионд маш төвчээртэй нэгэн миссионертэй хэдэн цагийн турш үг судаллаа. Үг судалж дууссаны дараа эхнэр маань одоо баптизм хүртүүл яасан бэ гэж хэлсэн. Гэвч би төрөнгүүтэй л баптизм хүртсэн байсан учраас тухайн үед эрс эсэргүүцсэн юм. Дахин баптизм хүртэх нь эцэг эхийн маань надад заасан Христийн шашны боловсролыг үгүйсгэж байгаа юм шиг надад санагдсан. Гэвч дараа өдөр нь би Сионд эргэж очиод баптизм хүртсэн. Баптизм хүртсэний дараа би баяр баясгалантай болж сэтгэл тайван болсон. Эцгийн номд бичигдсэн зүйлсээр бадтай ухаарч бүх зүйл утга учиртай санагдсан. Эцгийн хоорондоо уялдаа холбоотой үгсээр нь Христ 2000 жилийн өмнө ирснээс хойш өнөө хүртэл энэ дэлхийд юу болсон талаар баттай ойлгосон. Үнэн устж алга болсон харанхуй үеийн тухай, алгасал баярын үннийг сэргээсэн тухай хамгийн гайхалтай нь. Энэ үед Тэнгэр их бидэнтэй хамт байгааг ухаарсан юм. Баптизм хүртснээс хойш энэ бүхнийг би ухаарч ойлгосон л доо. Баптизмд агуулгдсан алгасал баярын ёроолыг авангууд шууд л үнний гэрлийг харж чадсан гэж би боддгийм. Миний хувьд үнэхээр гайхамшигтай туршлага байсан. Харьцангуй богино хугацаанд судалж үннийг ойлгоод баптизм хүртсэн мэт боловч үүний үр дүнд Ансанхун Христ бол зүгээр нэг хэдэн номын зохиогч бус харин жинхэнэ бурхан гэдгийг ухаарсан юм. Бүх зөвгнөл биелсэн гэдгийг би тодорхой ойлгосон бөгөөд үүгээрээ бахархаж явдаг. Үннийг авчирч зүрх сэтгэл нүд чихийг минь нээсэн Ансанхун Христэд би үрд талархаж явах болно. Эцэг ихтэй талархаж байна. Би уг нь христчин хүн болж өссөн юм л да. 7 хоног бүр сүмд тогтмол очиж, сүмийн баг сургууль, католик сүмийн ахлах сургуульд суралцсан. Гэхдээ тэр үед надад огт итгэл байгаагүйгээ бодохоор ичдэг юм. Итгэлгүй байсан. Зуршил төдийхнөөр л мөргөлд оролцож үүнийг нийгмийн ажлын нэг хэсэг гэж үздэг байлаа. Энэ ямар ч утгагүй байсан. Гэвч эцэг Ансанхун Христ болон Тэнгэр эхийн үннийг ухаарсны дараа зуршил төдий байсан мөргөл баяр хөөртэй, аз жаргалтай мөргөл болж хувирсан. Бямб гараг бүр сүмийн гэр бүлүүдтэйгээ уулзахыг бүр тэсэн ядан хүлээдэг болсон. 7 хоног бүр тогтмол Сионд очиж сүмийн гэр бүлүүдтэйгээ уулзсан, эцэг ихтэйгээ хамт байх нь үнэхээр аз жаргал. Сионыг олох хүртэл сүм надад зүгээр л нэг том хүйтэн газар байлаа. Гэр бүл, нөхөрлөл гэх мэт үгстэй огт холбоогүй байсан. Зөвхөн үүрэг төдийгөр л очих ёстой нэг тийм газар байлаа. Харин Сионд явж эхэлснээс хойш Сионы гэр бүлүүд бүгд бие биеэ баяртайгаар ухтан авдгийг мэдэрсэн юм. Сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Би Солонгос, Англиас гадна өөр 5 улсын Сионуудад очиж үзсэн юм л да. Дэлхий дахны альт Сионд очсон яг адилхан. Гэр бүлүүдийг харахаар л сэтгэл сэргэж,
Ажил хийхдээ ч надад маш их эрч хүч болдог. Би янз бүрийн салбарт гэрээтэй холбоотой талуудыг зуучлах ажил хийдэг. Миний ажлын ихэнх нь зуучлалтай холбоотой байдаг л да. Энгийн асуудал шийдэ зогсохгүй гэрээний асуудлын шийдлийг олохоор ажилладаг гэсэн үг. Үнэн дотор байх нь үүнд тусалдаг гэж би бодож байна. Өөр хоорондоо ялгаатай хүмүүсийн нийтлэг талыг олж зуучлахад тус болдог. Үннээс ухаарсан зүйл маань гэвэл сүмийн нэгэн ахмад итгэгч надад гайхамшиг нь эргэлздэггүй итгэдэг хүндэл тохиолддог гэж хэлж байсан юм. Сүүлийн хэдэн жилд би амьдралдаа цөөнгүй гайхамшигыг мэдэрсэн. Хэрв би эцэг эхэд итгээгүй байсан бол эцэг эх маань надтай хамт байгаагүй бол хизээч болохгүй гайхалтай зүйлс надад тохиолдсон юм. Би амьдралдаа эцэг эхээсээ маш их урам зориг, сүнслэг тусламж авч байгаа гэдгийг мэдэрдэг. Энэ нь надад ирээдүйг гэрэл гэгээтэй, баяр хөөртэй зүрх сэтгэлээр харахад тусалдаг. Үүний төлөө би эцэг эхтэй хязгааргүй ихээр талархаж байна.